Таашаа өмгөөлж нэстэй. Шаардлага. За, улсын ялагч хохирогчийн өмгөөлж нэстэй тайлбар хийх зүйл байна. За, байхгүй бол эдмүрийн баримтын шинжилгээ судлаа. За, энэ дотор бол нэг төвөн бичлэг нэгүцсэн тийм ээ. За. Өөр энэ дотор шинжилгээ судлах баримт байхгүй гэж байна. За. За, одоо өөр энэ хайцтай юм чи юу лээ? За, нотлох баримтыг шинжилсэн судалсантай холбогдуулаад, за мөн эдмүрийн баримттай холбогдуулаад, за шүүгдэгч нар болон хохирогч нараас нэмж тодруулж асуух асуулт өмгөөлөгч нар болон улсын ялагч нар байна. Улсын ялагч нараас эхлэе. Улсын ялагч нар байна. Асуулт. Байна. Түрүүн би нэг баримт шинжилэн судалж байгаа байлцсан. Мөнгө авсан баримтууд. Тэгэд энийг би дахиад яагаад асууж байгаа юм бэ гэхээр энэ мөнгөний төвийн мэдүүлэг дээр байдгалд ганцхгүйгаас компани ямар нэгэн зээл авсан удаа байхгүй, өглөг байхгүй. Тэгээ ингэж хэлчихэд тэр нэг мөнгө авсан нэг баримтууд гарч ирээд энэ ямар учиртай юм бэ? За би хавц тэргийн эдгээр байгаа юу лээ? 28 дугаар хавц эдгээр өгсөн. Би манай өмгөөлөгчөөр дамжуул бүгдийг өгсөн байна. Би таамагт эхний өдөр хэлэхдээ хэлж ирсэн. Энэ ажил явуулахын тулд бид нар бүх хүчээрээ зүтгэсэн. Компани хэлээд ингээд олдохгүйсэн. Тэгээд одоо цаг хугацаа тулцсан учраас Сүхбаатар за манай компаниар явъя гэсэн. За тэгээд чи харин Эрдэнэ уулгамчийг сайн заавал үс захирлаар тавьчихъя гэсэн. За тэгээ энэ компани явах болсон чинь мөнгө өөрсдөө нэг 100 гаруй сая төгрөг байна. Одоо эн чинь маш их ажил толгойт дээр амгалан дээр тэр чинь нөгөө өвлөд болоод хаанхгүй дээр товчхон хариулцдаг ба. За энэнд зориулаад мөнгө хэрэгтэй байна. Мөнгө олж өгөөч гэдэг. За тэгээ би одоо 2 3 хүний нэрийг нь хэл. За хүний нэрч хэлээ тийм ээ. Ягаад гэвэл бүх нотлох баримттайгаа тэнд байгаа. Найз нараасаа өөрөөсөө охиныхоо энд үлдээсэн байсан мөнгнөөс зээл өгөөд тэгээд тэрийг би тэгтээ Эрдэнэ уулганд өгсөн дээр нь мөнгөн гүүрээр дамжуулаад энэ чинь хамгийн ихний ээлжинд шуудаануудын мөнгө гэдээ баахан мөнгнөө шилжүүлсэн багхгүй. Тэрийг ингээд шуудааны мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. За хариулт авчлаа. Ингээд бүгд тэр хавц тэрэг дээр яг тоогоор байгаа 576 сая төгрөгийн олж эргэж очиод өгөөд ингэсэн бүгд баримттайгаа. За өөр асуулт байна. Мөнгөд байгаас нэг асуулт асуух. Таны мэд саяын асуулт базгаагаас барьж байгаа төсөл хариулж төө. Таны нэг анх өгсөн мэдүүлэг дээр энэ ганцхгүйд ямар нэгэн үр авлага байхгүй, компанид оруулсан юм байхгүй. Бид нэр компанид өөх үрж байхгүй, авах авлагч байхгүй гэдэг мэдээс энэ ямар учиртай бол тэгээд дээрээс нь саяын тэр баримт гараад ирсэн мөнгө авч байгаа. Энэ ямар учиртай бол товчгоол яриа. Намайг ажилд ороход тийм үү? Эрдэнэ уулган гүйцэтгэх захирал байсан. Ганцхгүй хэлээд нь шүү дээ. Эрдэнэ уулганд өгсөн гэдэг. Захирал хинээс мөнгө аваад яаж авчирч байгааг би мэдэхгүй. Захирлын мөнгө авсан асуудлыг би тайлбарлаж өгөөгүй цэгэд. Би хариулт авчлаа боллоо. За өөр асуулт бий. Тэгш нар асууж болно гэсэн. Хохирогчийн өмгөөлж Надад асуулт байна. байгаа юм. За бай. За би ганцхгүйс сая Бачаргал прокурорын асуултан дээр нэмээд асууя. За
Баяр сайхнаар дамжуулсан болоо одоо таны өөрөө авсан гэсэн энэ мөнгөн дээр за шинжилгээ хийхэд энэ шинжээчийн дүгнэлтэн дээр за 253 сая төгрөг кассын зарлагын ор дээр бичигдсэн огноо гүйлгээ дүн тохирч байгаа боловч кассын зарлагын ор дээрт бичигдсэн гүйлгээний утга бэлэн мөнгө хүлээн авагчийн нэр зөрүүтэй байгааг үзэхэд анхан шатны баримтыг бодитоор бүрдүүлээгүй. За 2012 оны 11 сарын 22-ноос 2012 оны 12 дугаар сарын 26-ны хугацаанд баяр сайхан 6 удаа нийт 229.1 сая төгрөг, за ганц хүүхэд 1 удаа 95 сая төгрөг, бүгд 324.1 сая төгрөг олгосон гэж гараар бичсэн тэмдэглэл байгаа боловч тус компани нэгтлэн бодох бүртгэлд бүртгэдэггүй санхүүгийн тайланд тусгагдаагүй байна гэж гаргасан байна. Тэгэхээр энэ таны зээлүүлсэн гэдэг байгаа мөнгө яагаад санхүүгийн анхан шатны баримтанд тусгагдаагүй байгаа юм бэ? За тэгэхээр та бол санхүүгийн бүртгэлийн асуудал би мэддэг байх гэж найдаж байна. Юу вэ гэхээр мөнгөн гүүрээр дамжаад жишээлбэл явуулж байгаа мөнгө, Эрдэнэ болгонд өгч байгаа мөнгө энэ бүгд бол би бол өөрөөр хэлбэл өгч байгаа бүх баримтуудаа бүгдийг нөхсөн. Санхүү дээр эдгээр яа тусгасныг нь бол би мэдэхгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар таны дээр хэлэх гээдсэн тэр юм чинь бол юу энэ байгууллагын та болохоор ингэ сони юм асуух юм. Өгсөн мөнгө нь болохоор энд нь би өгсөн юм бол ингэ хэлж байна. Тэгэхээр та бол нөгөөтг чинь бол тэр дэвтэргээд байгаа юм чинь бол байгууллагын тэр нөгөө юу лээ? Анхан юу гэдэг үлээ? Санхүүгийн баримт биш байхгүй юу? Тусгагдсан бэ? Би яаж мэдэх юм? Энэ компани чинь л мэдэн шүү дээ. Та болохоор тэр нөгөө хар дэвтэргээд байгаа кассын хүний бичсэн байгаа юм нь болохоор нотлох баримтаар авчдаг. За баярлалаа. Нотлох баримтаар авчдаг. Гэхдээ би энэ ягаад гэвэл нөө телевизээр гарч байгаа учраас улс төрийн зорилгоор намайг ганц хүчсэг гэж харагдуулах гэж байгаа байхгүй. Энэ прокурор 4 хоног зөвхөн энэ прокурор чинь хоёр талын эрх ашиг хамгаалах ёстой шүү дээ. Тэгэхээр энэ он бол юу гэхээр зөвхөн АТГ-гийн даалгавраар ядлахын төлөө ажиллаж байгаа байхгүй. Гэхдээ энэ хүн чинь бас заавуучлаараа гэсэн. За өөр асуулт байна уу? Байна. Төрийн байгууллагын ажилтан байж ийм улс төрийн зорилгоор авилгын хаалт тэмцэх газрын даалгавраар ажиллаж болохгүй шүү дээ. Үгүй би танд нэг сануулчих. Өөр асуулт бий юу? Байна. Би давах үгс. За. За энэ Багнуур хувьцаат компанийн 2013 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн нүүрсний үнийн тухай гэсэн 2 дороо 1154 дугаартай алтан бичиг гэдгийг. Тэгэхээр би танд энийг уншичаад энэ дээр нэг яагаад Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг хөнгөлөлтөө үнээр нүүрсээр хангах тухай засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг хүрээнд 1 тонн нүүрсний жижиглэнгийн үнийг 27500 төгрөгөөр авах хүсэлтийг компани 2013 оны 11 дугаар сарын 1-ний өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлсэнийг танд хүргүүлвэ. Багнуур хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 сарын 1-ний өдрийн 15 тоод тогтоолын хуулбарыг хавсаргаагээд энэ болохоор MGLSB компанид гэсэн ийм алтан бичиг байгаа байхгүй юу? Та энэ алтан бичгийг харсан уу? Харсан. За, энэ алтан бичгийн талаар та тайлбар хэлэх үү? Тухайн үед нэг тооцоо зурлуулах чинь 27,500 бичиж өгөөч гэсэн юм шигсэн шүү дээ. Энэ дээр танай компани зүгээс хүсэлт гаргасан зүйл байна уу? Бага. Надад чи харахад бол байгаа юм байна л да. За, тэгэхээр хүсэлт гаргасан бол энэ нүүрсний үн хийх ямар үнээр авъя гэсэн хүсэлтийг гаргасан. 27,500 л авъя гэсэн. За. 2 жилд эргэж чинь эхний жилийнхаа үнээрээ өгөөч гэсэн санаа авахгүй наа чи. Тэрнээс би 39,000 байгаа юм 27,500 өгөөч гэдэг хүсэл гаргаагүй байгаа зү тийм ээ. За. Энэ тэгээд та ямар компани захирлалаа? MGLSB. Энэ болохоор MGLSB компанид гэсэн байгаа байхгүй юу? Энэ ямар тухайн захирал нь байхгүй би бүх ажиллагааг нөөцтэй явуулсан. Танах ч хэдэн сарын хэдний өдөр Багнуур хувьцаат компанитай гэрээ байгууллаа? Сарын 27-нд өдөр. За тэгэхээр энэ 2013 оны 11 сарын 19-ний өдрийн тоод байгаа байхгүй юу? Гэрээ байгуулснаас хойш. Энэ ямар учир? Би надад тодруулж харахгүй бол сайн мэдэхгүй. За өөр асуултгүй. Хохирчийн өмгөөлөгч асуулт байна. За надад асуулт болгоо харин нотлохоронтыг шинжилэн судалж байхад би танилцуулсан. Тэр ажлын хэсгийн ялангуяа төлөөлөл Өмгөөлөгч асуулт бий юу? Асуулт бол байхгүй. За тэгвэл сууж. Хохирогч нарт хохирогч эвгийн асуулт бий юу? За хинээс асуух.
асуултаа л асуу та. Нотлог баримт хилцүүлсэн тийм үү? Нотлог баримт хилцүүлсэн шүү дээ сая өнөөдөр. За мөн эдмүрийн баримтыг бас сая шинжиллээ. За тэгээд нэмж тодруулж асуух асуулт байна уу гэж байна. Бүртгэж авах асуудал. За чи байгаагүй гэж болно. Урдны нэгтлэн өргөдөл талаар ихэн бол бүртгэлтэй авсан юм байх юм уу? Урд нь нэгтлэн байгаагүй. Тэгэхээр энэ нэгтлэн бодол бүртгэлгүй хүмүүс ерөөсөй ойлгодгүй. Чинь бүхэл хууль тогтоомжийн дагуу бүгдийг ингээд тэмдэглэл чинь нэгтлэн бодол бүртгэлтэй сайн эсэргүүцэж байна шүгчээ. За эсвэрүүцийн саналаа хэлдэ. Хүлээж аваарай та. Энэ үн чинь нотлог баримт шинжилсэнтэй холбоотойгоо асуулт асуух хэрэгтэй байдал чинь шал өөр юм яриад хууль тайлбарлал ингээ яриа явчихсан. За энэ чинь мэдүүлгэн дээр. За танд өөр асуулт бий. Өөр за өөр хохирчийн хөлсний төлөвлөлтөнд асуулт байна уу? Танд бий юу? За шүгч өмгөлөгчд байгаа ганцхойгоос бай. За асуу. За нотлог баримт шинжилсэнтэй холбоотойгоор улсын яллагч өөрөөс асуулаа шүү дээ. MJLS B компаниас өөрөө чи авсан мөнгийг яриад байгаа юм нэ. Яагаад өөрөө чи энэ компани зээсэн мөнгийг ярихгүй байгаа гэж бодож байна? Энэ бол улс төрийн зорилготой. Өөрөөр хэлбэл авилтаа тэмцэх газрын даалгавраар энэ ягаад тэгэхээр прокурорын мөрдөн гэдэг байгууллага өөрөөр хууль хяналтыг шалгадаг байсан байгууллага авилтаа тэмцэх газрын доор очсон учраас авилтаа тэмцэх газрын даалгаврыг биелүүлж гин гэж би бодож байна. Би 3-4 өдөр харж байгаад энэ хүн бол уг нь бол бүх талын юм ижилхэн харах ёстой. Тэгэхэд бол зөвхөн намайг яллах гэдэг өнцгөр тэр одоо би бол хариултаа авсан дараагийн асуулт. Таныг энэ компаниас мөнгө авсан гэж эрүү үсгэж шалгаж яллах дүгнэлт үйлдсэн юм прокурор. Үйлдээгүй. Энэ асуудлаар шалгаж ирсэн үү? Шалгаагүй. Эрүүг үеийн 150-аар шалгаж ирсэн үү? 150-аар бол 150 дахь зүйл шалгасан. Энэ хэрэг яаж шийдэгдсэн? Энэ хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ мөнгө авсантай холбоотой асуудал яаж шийдэгдсэн гинэ? Хэрэгсэхгүй болсон. Тэгээ улсын яллагч одоодоо яагаад мөнгө өгсөн асуудал ингэ яриад байгаа? Би улс төрийн зорилготой гэж ойлгоо. Та яагаад хэрэгсэхгүй болсон гэж бодож байна? Тийм байхгүй учраас хэрэгсэхгүй болсон. Таны өгсөн мөнгө, баримт авсан мөнгө, зээлсэн мөнгө авсан учраас хэрэгсэхгүй болсон гэж бодож байна. Би тэгж ойлгож байна. Өөр асуултгүй. Өөр өмгөөлөгч нарт асуулт байна. Байхгүй. Байхгүй. Иргэдийн төлөөлөгч асуулт байна. Шүүх бүрэлдэхүүнд асуулт бий. Хохирчийн хөлсний төлөөлөгчөөс асууя та. Танаас асууя. Танай компани одоо энэ прокурорын ялгын төлөвчтэй байгаа 3.2 тэрбум гэж явж байгаа шүү дээ. Тий. За ингээд одоо энэс чинь төлөгдсөн юм хэдэн төгрөг байгаа бэ? Нийт хичнээн төгрөгийг танад төлөгдсөн байна. За манайд бол түлшний зардал гээд 399 сая төгрөг бол төлөгдсөн. 399 сая төгрөг. Тий. Тодорхой. Хоёр компани тийм үү? Тий. Тодруулаад хариулдаг үү? Тодруулаад хариулдаг ч гэсэн юу гэсэн үг вэ? Хоёр компани байгаа. Хоёр компани байгаа. Түлшний одоо эн чинь болохоор юу нэрх нь гэдэг бол 300. Энэ бол MGLSBD компаниудын одоо манай нутаг дэвсгэр дээр нөгөө өөрсдийн тоног төхөөрөмжөөр нүүрсээ 3 төрлийн тоног төхөөрөмжөөр ангилан шигшиж ялгаж явах үедээ манахаас зарцуулж исэн түлшний одоо төлбөр болох 399 сая төгрөг төлөгдсөн. За. Хоёулаа юм уу? Нийлээд гэсэн үг юм уу? Тий, нийлээд. Хоёр компани тийм үү? Би хоёрыг. Тийм ээ? Тий. За. Энэ хоёрыг задлсан юм байгаа юу? 399 дотроо. B-гийнх нь тэд, D-гийнх нь тэд гэсэн. За яг тэгж задлсан нарийн тооцоо нь бол яг одоо над дээр алга байна. За өөр. За өөр нэг юу
төлөгдсөн одоо хохирол гэж үзэгдэж байгаа юм нь болохоор энэ амгалан толгой өртөө дээр тухайн одоо эдний хоёр компанитай цуг одоо үйл ажиллагаа явуулж ирсэн хугацаанд үлдсэн нунтаг нүүрснээс манай охин компани Багнуур элчийн зарж борлуулсан 159 сая төгрөг бол манай авлагын нэгтлэнгийн хэлсэнчлэн хоорондын тооцоогоор баталгаажаад манай дансанд тушаагдсан байгаа нь бол энэ Чингэн зөрүүнээс бол төлөгдсөн. Яг 159 юм уу? 159. 159 сая. За би юугаар дүнгээр нь хэлье. 159 сая 427,800. 427,800. За тэр түлшний зардал гэдэг байгаа ч гэсэн 399 сая 279,569 төгрөг. 279 сая 200 яа. Тэгээ 569. За. Ийм төлбөрүүд бол төлөгдсөн гэж үзэж байна тийм үү? Тий. Өөр бий юу? Өөр байхгүй. За ингэ шүүмжлэх татаа дуусгах уу? Болоо. Тийм асуугаснаа. За. 2012 оны сарын 19-ний өдөр нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохиолд ашиг сонирхлын өрчлөөс урьдчилан сэргийлэх бүр баталгаажж ирсэн юм байна. Хаахан үлдээ шүү дээ. Энэ ажлыг явуулах гэсэн чинь юм шиг компани олтоогүй 10% би одоо найзаагаа гуйлал гэж асуул яригдаад шүү. Энэ хуультай хэрэг нийцж байгаа юм. Яг ийм юм болсон. Нэгдүгээр тухайн үед компани олдоогүй. Хоёрдугаарт юу гэхээр цаг хугацаа тулцсан байсан. Гуравдугаарт нөгөө тендер шалгаруулдаг юм uuсан чинь төрийн өмчөөр бараа ажил үйлчлэгээ худалдаж авах тийм журамд бол улсаас мөнгө гараагүй тохиолдолд энэ тендер заавал тендер шалгаруулахгүй. Тэгэл тэр үед чинь бол үнэндээ бол нөгөө байгууллагуудад 2 сар болж исэн. Шинжил гэдэг бол сэтгэл гаргаж хийх ажлаа гэж дайрцсан байхгүй. Тэгээд нэг тийм л юм болсон. Та бүхэн яриагаар бол ихний MJL SB компани алдагдлалд орцооно гэдэг ш тийм үү? Тэгээ Эрдэнэ болгон надад тийг танилцуулсан. Алдагдлалд оршоон гэдэг. Дараагийнх нь компани ягаад би үсэг залгаад ороод ирсэн. Энэ дээр танд мэдж байгаа зүйл байна уу? Бага. Яг тэгэхээр 5 сар тухайн тэр би компани дээр чинь хэн давааху ямар ажил эрхэлж ийсэн. Энэ даваа хүн амгалан өртөөг нь хариуцаад ажиллаж ийсэн юм байна. Хариуцсан тэр амгалан өртөө хариуцсан менежер байсан. Тийм. Гэтэл дараа нь D компанийх нь захирал болсон гэдэг. Энэ бол энэ асуудал дахиад нөгөө тантай холбогдох гэдэг байгаа. Чинь хоёр аж ахуйн нэгж харагдаад байгаа юм тийм үү? Гэтэл нөгөө хууль чинь би тэн дээр би зөрчигдөд байгаа юм шиг л харагдаад байна шүү дээ. За би тайлбарлачих. Яагаад ийм болсон юм бэ гэхээр ингэсэн. Нөгөө Сүхбаатар чинь Эрдэнэ болгон ингээд 6-700 сая төгрөгийн алдагдлалд орчлоо гэдэг байна. Би одоо та нарт тусалсан биш. Одоо сүүлдээ надад тусалсан биш болчихж байгаа байхгүй юу? Хүн чинь яг мөнгөн дээр өрөөд ирэхээр чинь найз нөхдөж бас хэцүү болдго юм байна л шүү дээ. Тэгээ ингээд чамаас болоод одоо ингээд би чинь нэр дөр хамаг юм бол би 6-700 сая. Одоо дахиад энэ жил ажиллавал өшөө хэдэн 100 сая төгрөгийн өртөө болох. Тэгэхээр энэ баруун намайг энэ компани авах нь баг миний компани шиг ярьсан байхгүй юу? Тэгэхээр нөөй залуу минь 50 байна. Чи орныхоо хүнийг олж өг. Орны хүн болохдоо судлах юм юу вэ гэд. Тэгсэн үнэхээр яг тэр үед чинь 8 сарын л хэвчээс бас л ажил эхлэх болж исэн. Урдных нь ажилд орсон компани 40 сая төгрөгийн өртөө болцсон. Тэгээд хоёрт юу гэхээр яг энэ Эрдэнэ болгон явахдаа бас энэтэйгээ ярьсан юм байна л дээ. Юу гэхээр за одоо би энэ хүний компаниг ингээ бөө өөр ширтээ болгочлоо. Тийм учраас би зөвхөн ахт хэлнэ. Чи одоо ингээд явбал ашигтай юм байна гэж 2-3 юм ярьсан. Энэ дараа нь хэлсэн байхгүй юу? Сүхбаатартай уулзаад ирэнгүүт. Тэгээ Сүхбаатартай хэлсэн Сүхбаатар нь энийгээ дагуулж ирэхгүй юу? Тэгээд за одоо энэ би энэ компаниас шилжүүлчлээ шүү гэд.
Тэгсэн чинь энэ дээр нөгөө компани шилжиж болохгүй байсан л гэсэн өөр ширтээ болохоор шилжээгүй ч гэлөө. Тэгэл одоо тэр үедээ бол би юу гэж бодож ирсэн бэ гэхээр за одоо ийм алдагдaltaй байгаа компанид энэ ажлыг дахин аваа явах компани олдохгүй. За тийм учраас энийг ингээд явуулъя гэж байгаа дээр нь явуулчихъя л гэж бодсон. Үндэ бол энд ямар нэгэн мөнгө төгрөг олох асуудал байгаагүй. Харин над 2 дахь жилд нь юу бодож ирсэн бэ гэхээр дахиад нөгөө эхний жил шиг өөрөө мөнгө төгрөг олж балархгүй тулд тэр зээлийнх нь нэмийг хөөцөлж өгье л гэж бодсон. Өөр бол над бодоод байх юм байхгүй. За хариу. Нэг асуулт байгаа шүү гэж. Хохирогчоос. За одоохон байж. За.